Улсын хил дээр ургах нарыг тосож төрийн сүлдэт баганда тэр гүн михийн ёслохдоо харуулын цамхаг дээр Эрхэм мөрөндөөд Монгол улсын хилийн 238 дугаар баган анх болсон байралдаа мөрөн бүтэн хилийн зэргийн 277 дугаар ангийн дугаар салбарын захирагч ахлах дэслэгч Ариун болд. Мянга 978 оны 9-р сарын 17-ны өдөр Дорнод Монголын Уудам тал нутагт хил манах нэгэн хүү төрсөн нь хожмын хилчин хурандаа гардийн ган эрдэнэ байсан юм. Ган эрдний бага нас түүний нагац аав ээжийн гэрт эгэл малчны цаг наргүй хөдөлмөр дунд өнгөрч түүнийг ирээдүйн зарчимч хөдөлмөрч нэгэн болгон төлөвшүүлсэн байдаг. Эх орны хязгаар нутагт ажиллаж амьдардаг эгэл борхон хилчдийн хүүхдүүдийн ижил төстэй хувь тавилангаар сурагч ган эрдэнэ сургуульд шилжин суралцсаар 10 дугаар ангиа төгсөхдөө 4 сургуулийг сольсон байдаг. Дунд сургуулаа төгсөнгүүтээ ямар нэгэн эргэлзээ тээнгэлзээгүйгээр цэргийн их сургуулийн хилийн факультетэд шалгалт өгч тэнцснээр хилчний хүү ирээдүйн хилчин офицер болох зам харгуй нэгджээ. Дэслэгч ган эрдэнийн ажлын гараа өөрийнх нь төрсөн нутгаас эхэлж тоглож өссөн бор шороогоо хамгаалах эрхэм хүндтэй хийгээд хариуцлагатай томилтыг өөртлөн хилийн цэргийн тэнийг 132 дугаар ангийг зоржээ. Шат шатны албан тушаалыг хашиж залуу офицерын ур чадвар, ирээдүйн хилчин хурандаагийн аливааг удирдан зохион байгуулах чадварыг хил хамгаалах байгууллагын удирдлага эрт таньснаар дэд хурандаа ган эрдэнэ 33 наснда ангийн захирагч болж 35 наснда хурандаа хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. Эрхэмлэгчдийн амар гэрээ. За таны өнөөдрийн ажил ингээл эхэлдэг үү? Ер нь за одоо өдрийн ажил ингээд өглөөний нэглэл дээр эхэлж байна да. Хавар байна, цагаагаар жоохон тиймэрхүү байна бас. Тэгээ та нэг бүрэлдэхүүний удаанч жагсаасан бол тий бас энэ ханиа том ихтэй байхад бас хүмүүсийг гадаа жагсаагаад явах шаардлагатай бол дотор үйл ажиллагааны талаар тодтох юмуудыг яриад хэлээд өгч учраас одоо заавал гадна ингээд удаагаад шаардлага байхгүй тэгээд. Эх оронтойгоо хуваалцсан амьдрал цоврал хөрөг нэвтрүүлгийн зочин хилийн цэргийн тэнийг 151-р ангийн захирагч хурандаа ган эрдний ажлын гараа хилийн цэргийн тэнийг 184-р ангиас эхэлсэн бөгөөд энэхүү нэвтрүүлгээ бүтээхээр бид 6 сарын турш зураг авалтаа үргэлжлүүлж Увс аймгийн Баруун Туран сум, Дорнод аймгийн Чой болсон хот, Матад сум, Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаар 6000 орчим километр замыг туулсан байна. Яг одоо бид Сүхбаатар аймгийг зорж явна. 14 жилийн өмнө энэ одоо Монголын ард түмний өмнө шүтэн болсон энэ хайрхан дээр ирж мөргөж хиймра сэргээж хилийн одоо ангийн захирагчаар томилогдож ажиллаа. Ажлын гараагаа одоо эхэлжээ да. Нэг өдөр би онгоны отруудын дараагаар томилогчлоо гэж. Тэгэхдээ одоо бас баярлалаас. Оо сайхан гоё отрууд шүтээд биш одоо хавиргын булаг гэж одоо тий гоё аав анхныхаа одоо цэргийнхээ амьдралын гарааг эхэлсэн. Ийм газар миний хөө одоо сайн ажиллаарай гэж тэгсэн. Тэгээд яваад очсон. Бид хоёрыг өөрсөн цагаан сараар тэгсэн чинь нэг л танил байсан байшин чинь харин тэр миний хүүгийн ангийн зарчийн амьдарч байсан байшин харин тэр үед хөөжийн хурандаа гэдэг хүн тэр одоо анхны цэцэрлэг байгуулж эрхлэгчээр нь манай гөгшнийг ажиллуулж байсан. Тийм цэцэрлэгийн байранд ангийн зарагчных нь байраар нь байж байсан. Тийм нэг сонин учрал байдгийг. Тэгээ манай ган эрдэнэ чинь тэр цэцэрлэгтээ
өөрөө хүмүүжсэн холимог ангитай байсан. Тэгээ эргээд отрядын дараа болоод тэр цэцэрлэгтээ гэр нь оччихсан. Тиймэрхүү сонин тохиолдол бас байсан шүү. Манай хаан Эрдэнэорнд бол жижигхэн одоо хүүхэд энэ ангид ирээд энэ цэцэрлэгт одоо явж исэн байгаа. Тэгээ сүүлд нь ангийн захирагч болоод тэр өөрийнхөө явж исэн цэцэрлэгт өөрийнх нь гэр одоо болоод ангийн захирагчийн гэр одоо тэр цэцэрлэг байсанд нь орж ингэж байсан юм бас одоо дорсомжтой ч юм уу ийм сайхан үйл явдал болж байсан. Би Хилийн цэргийн командлагчийн одоо тушаалаар 2015 оны 8 сард Хилийн Тэг 310 дугаар ангийн зэрэгчээр томилогдоод ингээд ирж ажиллаа хүлээж аваад ажиллаа хэлсэн. Тэгээд энэ үед бол одоо бас Хилийн цагийн байдал бас тийм одоо тайван байгаагүй. Мэдээж нөгөө малын хулгай хил дамсан малын хулгай зөрчил тасралтгүй гарч ирсэн үе байгаа. Үйл ажиллагааныхаа явцад 2017 онд манай анги тэргүүний отрядууд болж ирсэн. За тухайн үед одоо Хилийн цэргийн командлагчаас оны тэргүүний отряд тэгээд энэ хил дамсан малын хулгайг таслан зогсоолоо гэсэн ийм үнэлгээ өгч ирсэн. За мэдээж одоо бас хил хамгаалтыг бэхжүүлэхтэй холбоотой, хил хамгаалтыг сайжруулахтай холбоотой энэ манай хамт олонны хийсэн, хөдөлмөрлсөн үр шим бол одоо мэдээж үнэлэгдсэн. Тэгтээ бас нэг зүйлээс эргэж ирчээд хамт олондоо бас ингээд баярлал талархснаа илэрхийлээд ингээд энэ одоо урмын үг энэ одоо бидний магтсан магтаал бол за эргээд одоо түүнийг одоо дааж явахад бас маш их хүнд шүү гэж одоо бас хамт олондоо хэлж ирсэн да. 2017 онд манай анги тэргүүний анги отряд болж ирсэн. Хил хамгаалах байгууллага баруун бүсээ, уулын бүсээ тэгж яхад анхны нэг хос сүлдэт баган гэдэг би ангийн захирагчтайгаа авч ирсэн. Ангийн захирагчтайгаа хот яваад буцаад ирж яхад замдаа сургамжтай зөндөө эхэлчихсэн. Ангийн хамт олон битэрийг бас ангийн захирагчтай хамт ирж байгаа гэдэг утгаараа намайг бас жагсаж бүр ангийн бүрэлдэхүүн хүлээж авч ирсэн. Манай ангийнхан бас хэлдэг чи яацтай юм аа. Ангийн захирагчтай анхны сүлдэт баган болоод гэдэг. Минэнгийн отрядын одоо дараагаар ажиллах ийм одоо хов одоо оногдсон. За энэтэй холбогдуулаад одоо энэ усан хилтэй холбогдуулаад булан дэвсний застав одоо шинээр байгуулагдаж за энэ улсын хил хамгаалтын технологийн дэвшилтэд камерын системийг энэ улсын хил хамгаалтанд ашиглах ийм одоо боломж гарсан. Ер нь бол одоо хүний хүчин зүйлээс технологийн дэвшлийг одоо улсын хил хамгаалтанд тэр тусмаа одоо усаар хилсэн хэсгийн хил хамгаалтыг боловсронгуй болгох ийм ажлууд бол одоо хийгдсэн. Ер нь бол усаар хилсэн хэсгийг хамгаалахад бол хураа газраар хилсэн хэсэг дээр хил хамгаалтыг явуулахаас бол нэлээд онцлог. Хилчдийн хувьд бол мэрэгжлийн боловсон хүчин байх шаардлагатай. Тусгай зориултын одоо техник хэрэгслүүд одоо завь усны мотоцикл гэх мэтлэн одоо техникүүдийг ашиглах ийм одоо нөхцөл үүсдэг. За тэгэхээр хоёул яг одоо таны төрсөн нутаг Дорнод аймгийн Хилийн дээсэн дээр ирсэн байна. Хилийн багандаа ярьж сая та хүндэтгэл үзүүллээ. Энэ Хилийн баг нь бас таны амьдралын төвхийн бас нэг хэсгийг өгүүлдэг тий. Тэр тухайгаас яриаш нэг хэл шалгах. Тэгээ Монгол хэдийн хилийг 1900 тэр 62 онд энд одоо анхны одоо Хилийн баг нь тийм ээ Цэмтэн багныг одоо босгоод за түүнээс 1982 онд энэ хамтран анхны удаа хамтран шалгасан. За тэгээд 2002 онд энэ Хилийн хамтран шалгаад хуучин одоо Хилийн багнаа Боржин чулуун багнаар солих ийм үйл ажиллагаа явагдсан. За тэгээд нөгөө алдрын тасалгаан дээр тэр манай баг бүрэлдэхүүний 11-р салбар комиссийн дарга одоо командлагч асан хошууч нараа сэргийлэн даргатай. Тэгээд би одоо яг энэ газар дээр нь
хилийн багны суурлуулах тийм ээ энэ ажил дээр ажлын хэсгийн дараагаар ажиллаж ялаа. Тэгээд энэ бол одоо яг л одоо тэр залуухан ч байж тий. Тэгээд хийжсэн ажлын маань нэг хятадын талын бас ажлын хэсгийнхэнтэйгээ хамтраад ингээл явж ирсэн үе санаанд орж штэ. Энд бас залуу хүний хувьд хийхэд бас маш хариуцлагатай. Тэгээд надад одоо маш том одоо итгэл үзүүлсэн. Энэ ард гаргаж одоо хичээлээс хүний итгэлийг одоо алдах энэ ажлыг одоо залгуулж хийх юмсэг гэсэн ийм хүсэл мөрөөдөл итгэлээр одоо итгэл дүүрэнд одоо ажиллаж исэн. Тэр үе бодогдож штэ. 2002 онд байна уу да 2002 он байх хавар шиг санаж байна. Яг одоо ийм хүн байсан штэ. Тэр модтой жишээ. Тэгээ би одоо яг ингэж суугаад энэ модыг усалж байсан юм да. Тэгээ тэрнээс хойш чинь 20 жил өнгөрсөн чинь одоо ийм мундаг оргосон байж тээ. Хамгийн сайхан залуунасаа улсын хилдээ зориулсныг бодоод хилчдийг хүндлэх ёстой гэж бас нэг агуу хүн хэлсэн байт юм байна лээ. Тэгээд таны саяны асуусан асуулт бол бас лагаар нэг юм байна л да. Одоо хүн бодхоо шувууч одоо нисэхгүй газар гэж зарим хүмүүс ярьдаг л да. Мэдээж тэнд байна амьд амьтан бүгд л байгаа бах. Гэхдээ хүний мөрөөсөл болж эгэл одоо өөрсдийнхөө өөрөөсөө ондоо хүн одоо баг харахгүй шахуу газар залуу халуунасаа өнгөрөөж тэр чутгаараа одоо бие биенээ хайрлаж түшиж явахын үн цэнийг мэдэрсэн хүмүүс бол одоо хилчид байдаг тий халуун хүнээс үг сонсогддог шиг застав дээр юм уу харуул дээр ингээд очлоо гэхэд хөрхий ямар нэгэн сайхан шинэ мэдээллийг одоо энэ хүн яриасаа гэдэг юм уу тийм ээ өөр одоо нэг гоё юм одоо сонсох юмсан гэсэн ийм л одоо нэхэл тэр хилчдийн маань нүднээс л гэрэлчээд байна штэ. Одоо энэ эзэмшсэн ажил мэргэжлийнхээ талаар нэг актер одоо бахираад одоо байдаггүй тийм ээ. Юу гэдэг юм бэ? Өөрөөсөө магтаад байдгүй ч гэдэг юм уу. Тийм нэг нэрлэхүү зантай хүмүүс бол манай хилчид юм шиг байна тийм ээ. Хараад байгаа. Тэгээ бас нээлттэй биш тий. Биш. Тэгсэн мөртөө яг энэ хийж байгаа ажилдаа ерөөсөө нөгөө бид л байх л ёстой гэсэн итгэл үнэмшил яг сэтгэлд нь бүр ингээд нэг шингч гисэн. Тэгээ юу сайндаа л одоо хүүхдээ хүртлөө хилчин туяа, хилчин баяр, хилчин хүү ч юм уу тий гоё одоо тэрүүгээрээ бахархаж хил дээр төрсэн улсын хил гэдэг энэ ариун нандин газар төрсөн гэдгээр нь бэлэгшээгээд явж явах хэвтэй. Тий. Догроод байгаа жоохон бүгдий өгүүлрээр өсгөлтөнтэй оролцсон шүү. Тэгээд нэ. Манай хариуцсан хэсэгчээс та мэдчихлээ байгаа шүү дээ. Хил онцлогтой шүү дээ. Онцлог. Одоо жишээлбэл өмнөд хэлгээд ингэхэр чинь тэгэл юу зөрчил болгоход тэгэл автомашин хүний заадаг адуу мал гэж байдаг л да. Тэгэхээр энд ирээд би яг нэг малын хулгайн зөрчил нэтэрээ гараад яг газар дээр нь очиод өөрөө бараг нөгөө хэвтэйгээ мөлхөн шахуу мөр боогоод эрдийн үйл ажиллагаа энэ төр зохион байгуулаад ингээд явуулж байгаа чинь тэгээд одоо мэдээж газрын зураг дээр нөгөө дээд штабаар ажиллаж байгаа. Тэн чинь одоо машин байтгаа морь байтгаа ягуун орхоргоо торлого мордогтой юм зөндөл байна шүү дээ. Тий. Эрдийн хугацаа алдах энэ төр асуудал. Тэгэл тэрэндээ чинь харин нохойныг хэрэг болдог гэдгийг бол ястай яг энд байхдаа үзсэн шүү. Нөгөө юуны хосторгийн хилийн харуулын хэсгээр нь морьтой хүний мөр гараад. Тэгээ илрүүлээд тэгээ нэг хэсэг хариуцсан хилгамалтын алуу гэж байгуулагдаад байсан шүү дээ 16 онд анх байгуулагдсан. Тий. Тэр нөгөө нохойч маань яг мөрөөр нь мөрдөөд тэсийн гол дээр очиж мөр нь байхгүй болоод. За тэгээд яг одоо наан нөгөө заставын бэлтгэл хүчин наануу цануу хүмүүс байсан. Нөгөө Улаангам руу явах тэр чинь шөнийн 11 цагийн үед болж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг чинь нохоогоор мөрдүүлж явж байгаад
өглөө үүрээр гэгээ оронгууд заставаас томилогдсон бүлэг, хэсгээр үтсэн километрын бүлгүүд чинь бас нөгөө хяналт шалгалт хийж ягаад сэжигтэй тэрлийг саад илрүүлээд яасан нөхөр зүхтаагаад дахиад нохоо тавиад өдөрт айлын хашааны булангаас бид нэг саатуулж ирсэн тийм түүх байна шүү дээ. Ноёд офицеруудаа мөрөөрчин орсон бүхэн гялалтсан баатар болдог. Мөрцсөн дээр чинь их орон яралзан багтдаг. Та нараас минь илүү авьяатан гэж үгүй. Та нараас минь илүү зоригтон гэж үгүй. Цэцэг хагдран унахад уярдаг та нар минь. Цэрэг халагдаад явхад гуйдаг та нар минь. Цэцэн шүлгийн бадганд уярдаг та нар минь. Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь. Шилийн богдын оройгоос салхинд тавьсан амдгаа. Шидэмгийн үгнээсээ буцвал ёсонд хазгай. Эрийн хиймор офицерууд та нар гэрийн хоймор өтлөхгүй хэлийн эздээ. За би бол бас баруун түрүүний отрядын дараагаар одоо энд анх томилогдож ирсэн. Тэгээ гаан ярдын хурандаа маань энэ отрядад бас 2005-аас 2019 онд ажиллаж байсан. Энэ хүний одоо тэр үед одоо авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ энэ бүх юмыг үргэлжлүүлээд явж байгаа. За хурандаагаасаа бол бас их юм суралцж явдаг. Ангийн захирагч нар гэдэг чинь нэгэндээ их зааж сургадаг. Ийм л сайхан уламжлалтай. Тэгээ одоо надад бас их зааж сургадаг, их хүндэтгэж явдаг. Үлгэр жишээ болж явдаг. Бид нэр харж явдаг, бас суралцж явдаг. Ийм л сайхан хурандаа юм байгаа. Гагард наргатай шивээ та хилийн албаны даргааны хийж байлаа. Ерөн бол гагард наргын шиг манай ангийн хамт олон онгоны арт том энэ Сквадра аймгийн онгоны арт том чинь эрхүүл гэдэг штеп. Эрхүүл гэдэг тохиолдсон шүү дээ. Манай гагард ондоо бол бас залуу дарга хэдээс одоо олон жил сайхан отрядын дараагаар ажилласан. Одоо хэдийн хил хамгаалах байгууллагын залуучууд удирдлах залуужж байгаа ч гэсэн одоо отрядын дарга дотор одоо ангийн зарагч яхаа одоо тэргүүн гэж явдаг. Ерөөсөө энэ хүн маш эртэж, маш зарчимч хүн ерөөсөө. Энэ бол ер нь энэ манай хилчин хүнд одоо байх хэвээр хамгийн гол одоо шалгуур зарчим болов уу гэж ингэж бодож үнэлж явдаг. За ангийн зарчмын хувьд ч тэр ах хүний хувьд ч тэр надад бол ажлаа одоо гүйцэтгэлийг одоо бол маш сайн тултал одоо хийдэг байх. За шудраг байх, зарчимч байх энэ одоо чанарыг бол энэ амьдралдаа ажил дээрээ бол байнга одоо мөрдөж яваараа гэдгийг бол манай дарга бол надад их загтаг байсан. Тэгээ энийг одоо хүртэл бас энэ ажил албанд хэрэгжүүлээд одоо явж байгаа. Бид хоёр одоо баг 2005 оноос хойш гэж бодоход бол одоо 20 жил сайхан нөхөрлөж одоо хилийн албаны дарга, штабын дарга, ангийн зарагч гээд олон удаа албан тушаал цуг явьжсан. За дээрэс нь одоо Оросын албаны ус хилийн албаны академид бас одоо хамт суралцаж энэ олон цаг хугацаанд бол найзтай бол их дотн сайхан нөхөрлөж олон одоо сорилт, олон одоо түүхэн гэдэг юм уу одоо амьдралын агшнуудыг бол хамтдаа хуваалцсан. Тэгээ би бол одоо найзынхаа утсан дээр тэмдэглэхдээ бол ганаа зүрхний хаан дэрийн хойх гэж одоо тэмдэглэсэн байдаг. Тэгээд ер нь бол яг 90% хойх гэдэг нь бол яг эрх үнэлгэсэн утгаараа ер нь хэлсэн ярьсандаа байдаг. Үргэлж одоо энэ найз нөхөд хамт олонныхоо төлөө санаа зовдөг. Ер нь одоо энэ нөхөрлөлт нэг байдаг тэр үн цэнийг бол үнэхээр одоо найз маань үргэлж ажил амьдрал дээр аль аль талд нь одоо үргэлж харуулж, нотлож, баталж байдаг. Цаг хугацаа сайхан барьдаг. Ер нь аливаа ажлыг эхлэхдээ бол нэгээс 2 цагийн запастай одоо заавал одоо эрт тооцож явж байдаг. Өглөө маш их эрт босдог. Бид нар бас академид хамт суралцж явахд бол ер нь өглөө эртээ 5-аас 6-гийн хооронд босцсон бүх ажлаа төлөвлөсөн. Одоо бид нар бас жоохон удаан байх юм бол урдлуулах маягтай. Иймэрхүү одоо их сайхан юмнууд байна. Анхны нэвтрүүлэг таныг зочноор оруулах болсон шалтгаан бас тийм. Одоо зөвхөн нэвтрүүлгийн уран бүтээлчдийн сонголтоос гадна бид нар олон мянган хэлчдээс санал авсан.
Тэгээд үүнээс та нөгөө саналаар ер нь хилчтийн саналаар гай эрдэнэ хурандааг оролцуулаач. Тэр хүний үгийг нэг сонсомоор байна. Тэр хүн бас юу бодож явдаг талаар бас залуу хилчид биднэрт юу хэлхийг сонсомоор байна гэж олон мянган хилчтэй санал ирсэн учраас бид таныг нэвтрүүлэхдээ бас урьж оролцуулсан гэдгийг бас яг энэ хилийн багныхаа дэрэгдээс танд бас хэлхийг хүсэж байна яг энэ мөчд. За баярлалаа. Миний хувьд бол бас юу шүү дээ одоо нөгөө дуртгалаа яриад байх ч юм уу тийм нас биш хийсэн бүтээсэн маань нэг одоо актер одоо түмэнд би гэж одоо цэдэлцэх гавьяа байгуулсан биз дээ. Тэр яам командл удирдлагаас өгсөн өөрөг чийдвэрийг л одоо хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ олон хэлчид тэгээд бас таны тэр саналыг та бүхнийхээ саналыг хүлээж авдаг учраас та бүхний хүндэтгээд олон мянган бас хэлчтэй бас хүндэтгээд л орё гэсэн шүү дээ. Тэрнээс одоо надаас дээд одоо ахлах дарга нар маань за Ахмад үеийнхэн маань мундаг одоо дарга нар энэ одоо нэвтрүүлэгт тий ангийн зарчсан маань ороогүй байж хахад ёс зүйн хувьд тийм ээ бас хүн чанарын хувьд чих юм уу би төрүүлж өгнө өмнө гişий гэдэг нэг актер боддог. Ер нь би бас нэрлэхүү зантай. Ангийн зарч маань битээр ихнэр битээрийг үргэж байгааг мэдээд ихнэрийг маань хилийн застаавар маань тушаал гаргаж томилж битээр бас анх гэр бүл болж байсан байдгийг. За 2017 онд ангийн зарч маань өрөөндөө буудалд нэг застав дээр ирээд буудалд ороод иргээд. Тэгээ яваад авсан чинь чиний би яач өвдөд байгаа юм шүү гэдэг. Тэгээд өөрөө үзлэг хийгээд тэр доор нь чөлөө өгөөд ээлж ямарл чөлөөг нь олгоод ингээ Улаанбаатар хот руу явуулж ирсэн байгаа. Тэгээд даргийнхаа буйнаар одоо 90 сар бол Хилийн зэргийнхээ албанд ингээ ажиллаж байгаадаа бас баярлж удаа. Хүн надад итгэж яхад би тэр итгэлийг даах ёстой. Хариуг нь одоо тэгжил барих ёстой болов гэдэг ийм гүн одоо хумсарт дотор одоо байдаг учраас л бас нэг залуу хүнд итгэл өгөх хэрэгтэй. Тэ. Ингээд үр дүнгийг харах хэрэгтэй гэдэг ийм л бодол байсан. Тийм учраас одоо залуучуудаа дэмжих аль болохоор бас нэг уруу зүйлэн дээр нь сэмэлхээсээ бас арга зүйн зөвлөгөө өгж ажиллавал мэдээж энэ хүн ойлгосон бол хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм юутай. Ер нь гэхдээ би хизээч ямар нэгэн асуудал дээр би чамайг ингэсэн чи ингэх ёстой гэсэн тийм одоо юу гэдэг юм бэ? Одоо тийм одоо юм нэг хариу нэхэж одоо тийм үзээгүүл дээ. Ер нь тэр бол буруу юм шиг байгаа. Ер нь харж байхад миний дарга нар ч тийм юм бол ярьж байгаагүй. Цэвэр итгэлцлийн асуудал, ухамсарын асуудал дээр л энэ харьцаа бол тогтчихсан байх гэж боддгийг. За би гай эрдэнэ хурандаатай 2011 оноос 2014 оны 6 сар хүртэл энэ хүний удирдлагын дор 3 жил гарan хамтарч ажилласан байдгийг. За 2011 онд би онгоны отрууд ангийн зэрэгч болоод очиход нь жилийн эцээр би тэргүүний составын тэргүүний офицер болоод тэгээд шагнал гардуулж явах хэвээр. За залуу офицер сайхан жижигсэн дэслэгч тэргүүний составын орлогч боллоо. Санал хүсэлт юу байна гэж асуухад нь би анхийг дэмжих ажиллагаанд явъя. Залуу хүмүүс бас яваад үзчихмээр энэ тэр үед одоо анхийг дэмжих ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас явход бас нэлээд залуучууд өрсөлдөөнтэй байдаг үе байсан. Тэгээд тэр үед намайг дэмжиж 2010 онд Өмнөд Суданы 850 хүнтэй батальонд эхний ээлжээр би бас даргын дэмжлэгтэй явж байлаа. За 2000 явж ирсний дараа 2013 онд став дарга хийж хахад Минингийн отрууд руу захирч маань 3 сард намайг эрхийн өмнөхөн шилжчихсэн байсан. Тэгээд ирсний дараагаар застав дарга хийж хахад намайг сургалтын дараагаар ирэх үү гэсэн санал тавиад намайг дэвшүүлэн бас өөрийнхөө зөвлөлийн гишүүнийг болгож авчирсан бас юм сайхан түүхтэй. За манай гэр бүлийн хүнийг бол 2010 онд Хилийн ставд халуусны эрхлэгчээр байгууллагад орж хил хамгаалах байгууллагын их том айлд орж ажиллах анхны одоо шавыг тавьж тушаал гаргаж энэ байгууллагад орж ажиллаж байлаа. Тэгээд одоо гэр бүл маань Ахмад Султаа хил хамгаалах байгууллагын үндэстэй 13-4 жил ажилласан. Бидний одоо бас амьдралын дотроо хэсгийг бас нөгөө таалгыг нээж өгсөн ийм сайхан хурандаа. Тэгээд даргатаа бас хамтарч ажиллах сайхан байдгаа. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон хосолж яадаг энэ хорвоо тийм ээ баян болохоор янз бүрийн юм тохиолдсон шүү дээ. Тэгэхээр бодоод үзэлдэ мэрэгжлийн албад байж гэн тийм ээ артлын дарга гэдэг ч юм уу тавын дарга гэдэг ингээд үүрэг ороолын бүгдийг ингээд заагаад өгсөн. Албаны дарга байна ингэнгээ заагаад өгсөн. Ингээд
бүх албан тушаалтнууд өөр өөрийн ингээ сайхан үүрэгтэй тийм ээ. Отрядын дарга гэдэг хүн тэр олон үүргүүдийг бүгдийг одоо бас толгойдоо ашиглаж яадаг, бодож яадаг. Штабын даргадаач зөвлөгч нь байх, арын даргадаач зөвлөгч нь байх, мөн санааг нь бас өгж яадаг. Санхүү байсан ч одоо бас л тэр санхүүгийн анхан шатны мэдлэгээс эхлээд юм мэдж явах, практик юм мэдж явах хэвээр. Тийм ээ, хувцсны дарга байсан ч одоо тэгээд ер нь тэгээд нөгөө 60 мөрөлийн жамсран гэдэг шиг л одоо бүх юмд л оролцсон ийм л юм штэ. Тэгээ яг тэр мэдээж янз бүрийн одоо ажил дээр асуудал гарна. Хэлж мэддэхгүй янз бүрийн юм үүснэ. Тэр болгонд ямар дандаа бэлэн байна гэж байхгүй штэ. Тэгээ хэрвээ отрядын дарга хүн альва асуудалд барьцаалдаа ч юм уу тийм ээ ингэж явах юм бол тэр харж байгаа орлогч нар харж байгаа зөвлөлийн гишүүд тэр харж байгаа хамт олон хүртэл байна дагаж одоо барьцаалдах ийм л асуудал болдог. Тэгэхээр тэр зарим үед одоо бас асуудал дээр нухацтай хандах тийм ээ үнэхээр дотроо нь санаа зовж байсан ч гэсэн дотор нь шатчаасан ч утааг нь хамраараа гаргахгүй шиг ингэж байна бие бүрэлдэхүүнээ бас удирдах явах ийм цаг бас зөндөл тохиолдно. Дарга хүн гэдэг бол бэлэн байх юм чадвартай, сэтгэл зүйн одоо бас хаттай ийм л одоо хүмүүс байдаг гэж би боддоо шүү дээ. Иргэний хувьд одоо бас хилээ отряд ангид мэдээж л ангийн зарагчаар ажиллана гэдэг бол зовлон жаргал их л зүйлийг үзсэн ийм хүн одоо гэж үнэлдэг. Хамгийн отряд ажиллаж байхад бас нэг яг сургалтын төв дуусаад цэргийн дангаар өргөх болцсон. Эцэг эхчүүд бас нэлээд ирдсэн байсан. Тэгээ нөө миний талсан бол одоо хуурай аянг буун, машины яндангаас оч өсрөн өндөр өвстэй учраас төмөр гарах маш их одоо эрсэл том аюул байдаг. Тэгээ одоо яг маргааш тал цэргийн дангаар өргөнө гэж яхад отрядын баруун талаас бид нар бас нэг хадлангаа хадаад нэлээдгүй талбай бас хаддсан, нэлээд өвс бухалдсан. Тэр хэсгээс салхин дээдлээс баруун талаас төмөр гараад. Тэгээ би яг одоо яг нөгөө өөрөө говь нутагт өсч ирсэн хүний хувьд бол тэр одоо талын өндөр тийм их төмөр гэдэг юм бол үзээгүй байсан. Тэгээд одоо энэ их төмөр одоо энэ ангируу нөмрөд ороод яана. Манай ангийн баруун тал дээр одоо нэг Минингийн отрядыг анх Матад сумын дээр анх одоо байгуулагдахаас өмнө байсан одоо нэг бензин колонк байдаг байсан гэдэг. Энэ колонк руу одоо их гал орж ирээд магадгүй энэ дэлбэрх юм бол одоо анги яана гэдэг надад бол маш их айдас байсан. Тэгээ дарга утгаар одоо нэг жагсаал талбай дээр гараад хараал нөгөө төмрийн царайг л хараад байгаа. За ер нь тойрч холоо гэд. Би өөрөөсөө бушуу хушгил гаргаад одоо наанаас нь цэрэг цурагтайгаа чамаагүй отрядоо ямарчсан галд автуулчихгүй л гэдэг тийм надад одоо бас айдас маш их байсан. Тэгээ дарга одоо яг цэргүүдээ гаргах уу гэсэн чинь за шатаавын дарга жоохон хардсан яа гэд. Тэгээд зогсоод байсан. Тэгээд үнэхээр одоо бас нөгөө өөрөө тэр тал нутагт талын төмөр гэдэг юмтай бас зодолдод тэмцэж өссөн хүний хувьд бол нөгөө өвсний өндөр нам гэдгийг бол одоо бас мэдчихсэн юм лээ. За шатаавын дарга төр хүлээж. Тэгээ яг нөгөө ангийн баруун талаар нөгөө сургалтын данг юм өвс нь харьцангуй намхан болоод ирэхээр галынд бол одоо бас нэлээд намхан болоод ингээд буугаад ирэхэд би бас л дотроо бас дараагаа үнэлжээж илээ. Аргагүй одоо нөгөө жор мэдхгүй л амаас зовлоо үзсэн чагунцтай ирээ гэдэг бол үнэн үг юм байна гэж. Тэгэхэд л одоо бас нэг үнэхээр л бас юм үзсэн хүн байна даа л гэж одоо бас хүн чарж авсан юм аа. Цэргийн хүний хувьд энэ алав ажлаа сайн хийж яваагийн ард талд бол ард талд нь гэр бүл нь байдаг, эхнэр нь байдаг. Тэгээд хүүгийн маань ажил амьдрал сайн явбал одоо манай бэрийн манай аш цус гэж би баярлаж бахархаж явдаг. Өнөөдрийн энэ албан тушаалыг хашах энэ хилчний амьдралыг сонгож ингэж ардаа санаа зовхгүй явна гэдэг бол мэдээж
хүний ханийн одоо оролцоо тийм ээ артлаа дааж явах эхнэр хүний одоо оролцоо их байдаг. Тэгээ одоо би нэг хайхтар гэртээ санаа зовох асуудал байдгүй шүү дээ. Тэгээд бүхэл зүйл одоо эхнэр маань зохион байгуулдаг. Зөвхөн ажилдаа л одоо санаа зовхоос өөр тийм ээ хилийн төлөө хилжтийнхээ төлөө санаа зовж л урагшаа харж ингэж л одоо ажилдаг. Хилчний ар гэр байх ер нь бас ямар үедээ их сайхан санагдаж байна. Бас ямар үед бас жоохон хэцүү шүү энэ алба хүнд шүү гэж бодогддог бай ер нь танд. Нөхрийгөө одоо ажилдаа сэтгэл хангалуун, сэтгэл санаа тайван орж ирэхэд ер нь тэгэл баяртай жаргалтай л хэвчээ. Хэцүү үе гэж айхтар хэцүү санагддаггүй ер нь бол. Хэцүү үе зөндөө байдаг л да. Гэхдээ тэрийг одоо хилчин амьдралыг сонгосон яас хэцүү гэж бодож асуудал байхгүй. Та өөрөө бас хилчний яа. Тий. Хилчин аав ээжтэй, хилчин ахтай. Тийм болохоор энэ албыг бас илүүсээ ойлгож харнилахаас л хилийн застав туссан бид нар. Бид тэр чинь 10 жилийн нэг ангийнх. 10 жилийнх нэг анги. Тэгээд одоо манай хатам аав хилчин ах нар одоо бас хилэц гараар явцсан, алба хааж ирсэн, одоо гавьяаныхаа тэтгэврт гараа суудсан. Тэгэхээр миний ханд бол одоо энэ хилийн амьдралын хайхтар хүнд байгаа байх гэж боддоо. Их сайхан сэтгэлтэй шин. Хүний төлөө турцсан юм шиг л. Зэрэг зураг өвдлөө одоо ажилчных нар гэрийнхээ өвдлөө гэхэд л тэдний төлөө санаа зовоол тийг ингээл энэ шиг зөвлөгөө өгөөл гаргана. Уйлаад орж ирсэн нэгэл гаргадаг. Ямар ч хэсэн тийм алиа хошин зантай хүнлэг сайхан сэтгэлтэй. Нэг заа гэвэл заадаа л гэдэг ер нь хэлсэн үгэндээ бол дууштай. Их олон сайхан зан чанартай. Яриад байлцсандөө би ч нөгөө нэг аягүй хөвдөж мөвдөж явдаг болохоор тэр үед л намайг имлэг захиад 7 хоног хэвтчихлээсэн. Тэд нар чинь яг тийм зовсон үед хажууд байхад л аягүй сайхан байдаг. Аав ээж бусдаас илүү хань хажууд байхад үдсэн ч өвдөөгүй юм шиг л байдаг. Тий сайханы буйн сэтгэл санаа өөдрөг болохоор ч одоо хүн сэргээл ирэх юм лээ. Зүгээр монтажлж шүү дээ. Тэгээс ингээ харж тэрх юм дараа нь өөрөө тийм шүү дээ. Тэгэхээр энэ хүний хажууд байгаад л би үргэлж инээж амьдарч байгаа шүү дээ. Захирагч гэж үйл тухтуулсан ихэмсэг бардам дүрийг хэлэх үү? Үннийг өөрөөсөө урсгасан амьд бурхныг хэлэх үү? Үтсэн бүхэн айж сүрдэх их омгийг хэлэх үү? Үгүй, тиймээс өөрийг сонсдоггүй элбийн зэрэглээг хэлэх үү? Үгүй дээ, үгүй. Нар алтарсан хилээ тайван байлгах гэж насаараа зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж өгсөн алдар юм тэр. 8 зөхөс 4 зүгт бочхон хэд байдаг. Намтар баян Монголын минь амгалан заяаны бочиг юм тэр. Эр цэргийн зүрхэнд мөрдөс шиг нь хүндлэгднэ гэж эцгийн буйртай болгоод илгээсэн нөхөр юм тэр. Эх орны хилийн эзэн байж чаднаа гэж эрх мэдлийг нь цолтойн тушааж өгсөн итгэл юм тэр. Зөөлөн зөөлнөөр байдаггүй нь амьдралын жам юм. Зөв эргэн ээх нарыг сар сүүдэрлэн дагдаг. Зовнил бодрлыг дэнсэлсээр санчиг мөнгөрдгийг нь үзвэл зөрж болдоггүй наалбаны хүнд хүчрэн хууль юм. Тэгэхээр маа нэвтрүүлгийг үзэж байгаа зарим энгийн хүмүүс бас эсвэл хүүхэд залуучууд нэг ойлгоход энэ баг нь ингэж босгохын гол утга учир нь юу юм? Заримдаа залуучууд төр сошиал ертөнцид ярьж байгаа нь амны алдаас олмор те. Тэр хэлийн шон чинь яг байгаа юм уу да? Эх орн чинь бүти юм уу да? Гэх юм бас явах юм л да. Үүнд бас яг мэрэгжлийн хилчин хүний хувьд бас ямар байр суурьтай байдаг бол? Манай одоо алдар зохиолч одоо Бунцгийн Бадарчуун хэлсэн байгаа үгээд юу шүлэг байгаа шүү дээ. Сүлдэт багны дэрх чиргийн чулуунаас Экваторын талбай хүртэл миний эх орн мөн бий гэдэг. Энэ эх орны чинь эмжээр болсон тийм ээ. Энэ баталгаа болсон энэ торгон шугамыг чинь одоо тодотгож одоо байгаа л одоо
нэг бодит одоо зүйл шүү дээ эн чинь тийм ээ. Тэгэхээр хизээч хөндөж болдгоо сэдв хэлж болдгоо бас нэг үг гэж байдаг тийм ээ. Эх орныхоо торгон хэлийг одоо ийм болцсон байна, тийм болцсон байна. Энэний баталгаа болж одоо энд тэмдэглэсэн хөдөлмөр хүч одоо оруулж ингэж одоо босгосон тусгаар улсыг одоо зэрэгэлдээ улстайгаа харилцсан дипломат шугамар одоо хэлцэж ярилцаад энэ хэлийг тогтоож тэмдэглэсэн энэ юмыг үгүйсгэн гэдэг бол Монгол хүний хувьд миний бодлоор байж болшгүй алдаа гэж боддог. Хилчин хүн гэдэг бол ер нь бол эх орныхоо төлөө зүтгэх одоо зүрхтэй мэдээж одоо энэ Монгол улсын халдваршгүй дархан байдал аюулгүй байдлыг хангах энэ үйлстэй үнэн сэтгэлээсээ ханддаг ийм л одоо зөв төлөвшлийг одоо өөртөө шингээсэн хүмүүс байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө бас хичээж явдаг. Тэр 9 сарын 17 гэдэг өдрийг л би ер нь бас хүмүүст их ярьж хүүгээр омогших дуртай байдгийг. Хөлийн цэрэг гэдгийг мэдэхгүй байхад л миний хөө хөлийн цэрэгийн өдөр төрөөд хөлийн цэрэгийн ансамбл тэр суманд ирж ая дуугаан өргөөд ард түмэнд хөлийн цэрэг гэдгийг омогшууд нь сурталчилж байхад л миний хөө төрсөн юм штэ. Тийм учраас миний хөө өнөөдөр л үүргээ биелүүлж байгаа гэж ойлгодгийг. Тэгээд хөлийн цэрэгийн хүн болоход нь одоо бас бэлгшээгээд энэ хүн ер нь Монголын хөлийн төлөө хэлд үйлчлэх юм та хүн юм байна да гэж одоо ингэж бодож явдаг юм шүү дээ. Сайн байцгаана уу? Ган эрдний ирмэн байна. Та бүхэнтэйгээ энэ хүү хөлийн чандаас мэдчлэх боломжийг олгосон нэвтрүүлгийн хамт олонд юуны тунд маш их баярлалаа. Эх орон их чөлөө тусгаар тогтнол түүний үн цэнийг аав минь хүүхэд залуу наснаас минь үлгэрлэж зааж ойлгуулж ирсэн байдаг. Эх орноос хол байх тусам үүнийг хамгаалах, хайрлах сэтгэл минь улам бүр бадарч асаж байгаад би маш их бахархалтай байгаа. Тэгээд энэ хүү боломжийг ашиглаад үеийн баатар хэлчт болон түүний гэр бүл замун аавда маш их хайртай шүү. Та нар минь үргэлж биднийхээ бахархал юм шүү гэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За ханыхаа эх орныхоо дарахын хэлийг хамгаалж аваа. Хилчин хүн гэдгээр нь бахархаж талархаж явдаг да ярина. Бүхэл баярын үеэр хариуцлага хоёр дахин өндөржүүлж улам л одоо улсын хөлийн аюулгүй байдалд анхаарч ажилладаг ийм л хүмүүс штэ. Баяр наадам баяр гэдгээ мартсан, баярыг үсхиймсэн, харахымсэн гэсэн өөрхий сэтгэлээ хоёрдугаар тавьсан ийм л хүмүүс улсын хил дээр одоо үүрэг үүсэж байгаа. Энэ завшааны ашиглаад нийт хилчидтэй энэ ардын хувьсгалын 104 жил Монголын үндэсний одоо баяр наадмын баярын мэндийг хүргэе. Бүхэн хүчтэй сурчтан мэрэгэн байх болтугай. Монгол улсын нийт хилчдийн маань цаг хэмэр залбаа үргэлж өдөө байхын үлжитэй өрөөдийг өргөн дэвшүүлье. Жолтачсан үди шунуу